広大なモンゴルの草原、その恵みをどう未来へつなげるのか。その問いに正面から向き合っているのが、前回の番組でご紹介したモンゴルの革製品のブランドフンヌファッションとボクツのオーナーガンスフさんです。今回はガンスフさんのサスティナブルの取り組みと国際展開についてお伝えします。フンヌファッションはデザインや品質だけではなく、サスティナブルで国産の素材を使うことに創業当初からこだわってきました。こちらのブランドの商品にはこのような QR コードがついています。それはモンゴルのどこの誰の家畜の皮を使用したか、その追跡情報を見るものです。За бид нэр хариуцлагатай нүүдэлчдээс бид нар түүх хийдэ авдаг. За энэ ногоон алт төслийг бол Швейцарууд 17 жилийн туршид бойжуулан өсгөж Монголын бэлчээрийн мал аж ахуйг гарж байгаа бүхэл бүтээгдэхүүнүүдийг үнцэнтэй болгохын тулд Швейцарын засгийн газар Монгол улсад бол тусалж хөдөө аж ахуйн салбарт хасар их хэмжээний хөрөнгө үлдээсэн, оруулсан. За энд бол энэ боловсруулах үйлдвэрлэлүүд маань боловсруулад ингээ хуурай цех яваад хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр арьс боловсруулсан усаа өөрснөө цэвэршүүлээд буцаад үйлдвэртээ хэрэглэдэг. За энэ хүү түүхийд ингээ гараад ирэхлээр энэ QR код гарч ирж байгаа. この革製品の追跡プロジェクトをガンスフさんはスイス支援のグリーンゴールド動物衛生プロジェクトの一環で2021年に実施しました。モンゴルが市場経済へ移行した後、家畜数が急増し、草原の 70% が何らかの形で劣化したことが深刻な課題となっていました。これに対しスイス開発協力庁は2004年から17年間にわたり、放牧地の回復と遊牧民の生産向上を目的とした同プロジェクトを展開しました。その最大の成果が維持可能な畜産を証明する国家基準リスポンシブルノマズの確立です。この枠組みにより、草原管理や動物福祉の基準を満たした家畜から得られる資源をデジタルで追跡することが可能になりました。За энэ дээр юу байдаг вэ гэхээр энэ бэлчээрийн дац цаг тухайн үед нь цагийн жилийн 4 улиралд нүүснэ үү. За энэ дээр бол энэ бэлчээрийн төлөв байдал, малын эрүүл мэнд, мал сүргийн тавлаг байдал, хариуцлагатай фермер, түүхийн үеийн чанар аюулгүй байдал гэдэг. Энэ 5 үзүүлэлтээр энэ итгэмжлэгдсэн энэ лабораторийн дагуу энэ хүү бичиг ингээ гарч ирдэг.モンゴルの草原から生まれた素材を世界へ届けるために、今回はスイスからパートナーが訪問しました。そして革加工場や工房、関連する各工場を共に視察し、品質管理や輸出の可能性を確認していきます。スイスのコンサルティング会社の代表ルークさんです。スイス政府の推薦を受け、企業支援や国際プロジェクトのコンサルティングを行っている方です。I come to Mongolia is to visit some factories who are working in Mongolia, and for product we can come after that in Switzerland, to Switzerland for the market or for fairs and like this, and is to see and to discover how this product are making in Mongolia. 25 оны 24 оны манай үзэсгэлэнг удирдсан. Тэгээд 2024 онд Швейцар Монголын харилцааны 60 жилийн болсон. Бид анх удаага Швейцар руу үзэсгэлэнд явсан. За 25 онд бол Швейцарын хөдөө аж ахуй номер 1 үзэсгэлэн 86 дахь жилдээ зохион байгуулагдж байгаа Олмо үзэсгэлэнгийн бүх үйл ажиллагааг энэ хүн бол зохион байгуулж өгсөн. За тэгээд өнөөдөр Монголд хурж ирээд 26 оныхоо төлөвлөгөөг бид нар ярилцгаар ирсэн байна.
2年連続でスイスで開かれたさまざまなイベントに出展した経験を生かして、今回は実際にモンゴルの生産現場を訪れ、輸出に向けた具体的な戦略を探っていきます。最初に訪れたのはガンスフさんが革を仕入れている革加工場です。ここでは遊牧民から届いた生の革を丁寧に加工し、製品となる前の段階まで仕上げていきます。За бид нар бол одоо энэ үйлдвэрт одоо өнгөөр нь ингээд янз янзаар нь ингээд захиалдаг. За яагаад энэ үйлдвэрийг одоо сонгосон бэ гэхлээр бид нар ямааны болон хоньны арьс, үхэр болон сарлагын арьсыг ингээд боловсруулад бид нар өнгөө захиалдаг. Одоо бидний хэрэгцээнд байгаа цөөн тоотой буюу 6-аас 8 төрлийн өнгө гаргаж өгдөг. Тийм учраас одоо энэ үйлдвэртэй ажиллаад би 15 жил болж байна. 環境への配慮もしていて、工場から出る排水は施設内で微生物の力を使って浄化しています。次に訪れたのはシム工場。家畜の資源である油を生かし、化粧品やクリームを生産する工場です。ここでは馬の油を使った馬油クリーム、羊の油を使った石鹸やリップクリームなど自然由来のオーガニック製品が生み出されています。家畜の恵みを余すことなく生かす、その姿勢が新たな産業の可能性を広げています。 Баг хангаад байдаг малчтайгаа очиж уулзаад яг малчтаасаа ингээд өөхөө цуглуулад эндээ боловсруулад ингээ явахаар бид нар яг ямар гарал үүсэлтэй бүтээгдэхүүн хэрэглээд байгаа юм бэ, хаанаас их үүсвэртэй юм бэ гэдэг маань ерөөсөө энэ швейцарын хөгжлийг хэрэгжүүлж байгаа QR кодон дээр бүх системээр гараад ирдэг нь бидний хувьд ч юм уу олон улсад ч гэсэн худалдаалагдахад QR кодоо уншуулад ийм шат амжилгаар боловсруулагдаж байна гэдэг нь хамгийн дүт алхам. За энэ төсөл маань өөрөө ч гэсэн олон улсад маш том хүлээн зөвшөөрөгдсөн төсөл учраас бид нар малынхаа өөх тосыг хаанаас авж ийнө, малчтын хоттоос ингээд нэг өсөндөө бас нэг баг болгоод ажиллах юм том гүүр болж байгаа нь бид нарт айгүйх давуу тал болж байгаа. Тэгээ яг ямар гарал үүстэй, ямар түүхийтэй гэдгийг нотолж байгаа одоо хамгийн гол зүйл гэж бодож байгаа. In my country, in Switzerland, horse oil is not current. It's very difficult, and maybe horse oil is something interesting. And I will try to ask. It's possible to need this in Switzerland, but for this, the product must be certificated and must be in detail. Explain what is it. 次に訪れたのはウールやカシミヤを加工し製品へと仕上げるモンゴル最大の靴下工場トド社です。主力商品は靴下ですが、3年前からは新たにカシミヤ製品の製造にも着手し、着実に事業を拡大しています。世界的にも高い評価を受けているモンゴル産のカシミヤ。その確かな素材力と丁寧に重ねられる製造工程。原料の選別から紡績、編み立て、仕上げまで一つ一つの工程を真剣な眼差しで見つめる龍樹さん。We know exactly what is cashmere, but it's for me very interesting to understand how we make cashmere. The people cannot make the difference between an expensive cashmere from Mongolia and cashmere first quality or second quality or third quality from another country. But 60% of cashmere we are
we can buy in Switzerland are coming from Mongolia. 今後輸出を拡大していくための真の課題は単に物を送ることではない。正しいマーケティングを行い、モンゴル製品に潜められた付加価値と魅力を余すことなく伝えること。そしてスイス製の時計のようにモンゴルの良さや製品の品質を洗練された形で広めること、それこそが成功の鍵だとルークさんは話します。Products are beautiful, very good, but now is marketing and how to organize the procedure to be able to make business with the population. What do you think it's possible? Yes, it's possible. このようにガンスーフさんは自分が作る革製品のブランドだけではなく、靴下工場や化粧品会社など業種を超えた連携を積極的に進めています。目指すのは一つのブランドの成長ではなく、モンゴル製品全体の価値を高めることです。Хүнс үдэ аж ахуй яам, стандарт хэмжил 100 газар, геодит зураг 100 газар, нийслэлийн мал эмнэлэг, Монголын бэлчээр судлалын төв гэдэг ингээд маш олон төвүүд тухайн малчны одоо газар зүйн байрлал, одоо малын тавлаг байдал, малын эрүүл мэнд, тийм ээ, хариуцлагатай фермерүүд түүхий эдийг хэрхэн яаж бэлтгэдэг вэ? Байгаль орчинд ээлтэй ажилладаг тэр үйлдвэрүүдийг бол бидний баг болгосч өгсөн. За тэгээд энэ үйлдвэрүүд маань тэр шаардлагуудыг хангаж бидэртэй хамт олон улсын маш олон том үзэсгэлэнгүүдэд хамт явсаар байна. Цаашдаа бид бүхэн энэ Монголдо байгаа энэ бэлчээрийн соёл буюу нүүдлийн соёл иргэншлийг бид цааш нь авч үлдэх, малчтынхаа одоо түүхий эдийг өндөр үнэтэй болгох, дэлхийн зах зээл дээр гаргах ийм том зорилгыг тавиад явж байгаа. Бид нар нэг зорилго маань Монгол гэдэг нэрийн доор байдаг юм аа. Нүүдэлчин ард түмэн гэдгийн доор байдаг. Тэгээ миний ингээд өмсөж байгаа зүйл хүртэл бүгдээрээ бидний өөрсдийн хийж бүтээсэн одоо нүүдэлчин ахуй жам ёсороо дэлхийн зах зээл дээр гарна гэдэг ийм арта хүртэл бид нар өөрснөө хийгээ зүйлдэг. モンゴルの価値を正しく世界へ届けたいというガンスフさんの熱意と遊牧文化への誇りが多くの人と企業をつなぎ、ここまで導いてきました。草原で生まれた命の恵みは川となり糸となり製品となって世界へ届ける挑戦は続いていきます。